Сайн байцгаана уу спортик залуусаа чи бэлгэн мэдчилж байна. Энэ удаагийн видеогоор та бүхэндээ би омега 3 гэдэг тосын аж холбогдлын талаар мэдээлэл өгье. Юуны өмнө омега 3 гэдэг тос нь гурван хэлбэрээр байгаль дээр оршдог бөгөөд хамгийн ихнийх нь LAA, дараагийнх нь EPA, DHA гэсэн ийм гурван молекул байдаг. Хамгийн ихнийх нь LAA гэдэг нь болохоор майлингийн тосонд оршдог омега 3 тос, сүүлийнх нь хоёр нь болохоор яг загсанд байдаг. Одоо загсны тос гэж бид нэр ярьдаг. Тэр хоёрын нь молекулууд нь болохоор ийм байдаг. Энд байгаа юм хоёр давхар зураастай нь болохоор одоо ханаагүй хэсгүүд нь бөгөөд энэ тосных нь ханаагүй хэсгүүд нь бие организмд орохоор уралд орох янз янзын уралд орох тийм чадaltaй байдаг. Тэгж уралд орснороо бие организмд ямар тодорхой хэмжээний үйлчлэг өгч чадна гэсэн үг. Дашрамж хэлэхэд хансан тос бол тийм уралд орох чадваргүй байдаг болохоор зөвхөн энергийн нөөц болдог. Ханаагүй тос нь болохоор биеинд янз янзын шүү илүү үйлчлэгээ өгөх чадвартай байдаг. Тэр талаар та бүхэнд тос гэж юу вэ гэдэг талаар би маш их олон видео хийсэн байгаа. Хэрвээ тэрийг үзээгүй бол бас үзээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд EPA, DHA, EPA гэдэг нь болохоор Eicosa Pentaenoic acid гэсэн үг. Нөгөөх нь болохоор Docosahexaenoic acid гэсэн юм утгатай бөгөөд энэ яг юу гэсэн үг юм бэ гэхээр хідэн ханаагүй хэсэгтээ тэр нь хаана оршдог талаар химийн бүтцийг нь тааруулсан нэр юм л да. Гэхдээ энэ бол тийм чухал биш. Одоо би та бүхэндээ яг зөвхөн омега 3 тос нь хүний бие организмд ямар үйлчлэг өгдөг вэ гэдэг талаар ярмаар байна. Энэ тос нь болохоор хүний бие организм энэ тосыг өөрөө биендээ ялгаруулж үүсгэж гаргаж ирч чаддаггүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо essential гэж англиар ярьдаг, буюу та энийг заавал хоол хүнсээрээ олж авах шаардлагатай зүйл гэсэн үг. Байгаль дээр энэ тоснууд нь хаана хамгийн их байдаг вэ гэх юм бол загсан доторх ялангуяа хүйтэн усны загсан дотор энэ тосны хэмжээ маш их байдаг. Хүйтэн усны загас гэхээр яргаа загас, түнаа загас, өшөө бас хэдэн загсууд байдаг. Тэд нэр болохоор энэ хоёр тосыг маш их хэмжээгээр агуулдаг. Тэгээд энэ үйлчлэгээний талаар болохоор сүүлийн 50-60 жил маш их олон шинжлэх ухааны судалгаанууд явагдсан. Хамгийн эхлээд гаргаж ирж яагаад энэ тос биед ямар ач холбогдолтой байдгийг хамгийн их судалсан зүйл бол анх харагдсан болохоор одоо дэлхийн хойд туйл дээр амьдардаг эскимосууд гэдэг тийм уугуул иргэдэд байдаг. Тэд нар нь болохоор яг тийм мөсөн дээр амьдрал зөвхөн яргаа загас иддэг тийм одоо баг индианчууд маягийн тийм хүмүүс байдаг штэ. Тэд нар болохоор өдөртөө баг 450-100 грамм хүйтэн усны загас зөвхөн хүнс болгож иддэг, өөр мэддэггүй байсан. Тэгээд тэднээс ажиглагдсан зүйл нь болохоор тэд нар хизээж одоо зүрхний даралтны проблемтэй байж байгаагүй, хизээж цус харавж байгаагүй. Тэгээд дархлаа маш сайтай байдаг. Тэрнээс үндэслээд тэрнийг шинжлэх ухаантангууд судалж үзсэн. Тэгээд энэ яг ямар юмнаас болчихсон бэ гэдгийг гаргаж ирсэн. Бас дашин дэлхийд Япончууд бас яг тэрнтэй айлгаагүй маш дархлаа сайтай байдаг. Тэгээ зүрхний өвчин баг тусдаг тийм статистик байдаг. Ингээд харахаар яг бүх юм болохоор яг зөвхөн хүнснээс нь шалтгаалсан бөгөөд одоо яг загас иддэг хүмүүс болохоор тийм зүрхний өвчин тусах нь маш бага байдаг гэдгийг анзаарчихсан. Тэгээд Европын орныхон ялангуяа монголчууд тэд нар хүмүүс Америкчууд бүгдээрээ өөрсдөө нөгөө далай тэнгистэй харилцах боломж байдаггүй болохоор бас ерөнхийдөө уламжлалч одоо иддэг хоол хүнсний уламжлалч гэсэн тэр ерөнхийдөө загасыг бол бага хэмжээгээр иддэг. Одоо Япончуудтай харьцуулахад тийм болохоор зүрхний өвчин болвол Европт бол илүү өндөр байдаг. Тэгээ Монгол бол ялгаагүй тийм байдаг. За тэгээ одоо яг энэ үйлчлэгээний талаар ярив. Энэ загасны тос нь ерөнхийдөө хамгийн гол үйлчлэг нь болохоор хүний биеийн эд эсийн ханыг бүрдүүлдэг материал. Одоо өөрөөр хэлбэл хүний бие чинь бүхэл бие чинь маш олон эд эсээс бүрддэг. Тэгээ эд эсийн хан нь болохоор энэ загасны тосоос үүсгэж гаргаж ирдэг. Одоо булчингийн барилгын материал нь одоо уурэг байхад эд эсийн барилгын материал нь бол ерөнхийдөө ийм ханаагүй тосууд байдаг. Тэгээд энэ ханаагүй тосуудаараа одоо membrane гэж ярьдаг одоо тэр эд эсийн ханыг үүсгдэг. Тэгээд тэр ханууд нь хоорондоо болохоор ямар нэгэн тог сигналаар мэдээлэл хоорондоо ингэж өгдөг. Тэр нь болохоор яг
Тэр нь болохоор маш чухал зүйл гэсэн үг. Тэгээд энэ омега тос нь болохоор яг тэр ханыг барьдаг. Тэгээ ханаараа дамжуулж эдисийн ханаар дамжуулж одоо сигнал өгдөг тэр тал дээр маш их үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Тэр нь болохоор бас жишээ нь гэх юм бол одоо нервний эдис гэхэд ч н одоо та одоо омега тос хүмүүс мартамхай хүмүүс ч юм уу ядарсан хүмүүс болохоор омега 3-ыг хэрэглэдэг нь болохоор бас тэрнтэй ялгаагүй гэсэн үг. Хэрвээ та омега 3 идээд явах юм бол мартамхай ч юм уу тиймэрхүү одоо хүн хөгшөрхөөр мартамхай болдог гэж ярьдаг. Тэр нь болохоор эдисийн ханыхын чанар муудаж байгаа гэхэд бас гэж хэлж болно. Тэрний эсрэг болохоор омега 3 үйлчдэг гэсэн үг. Үүнээс гадна зүрхний даралтыг түрүүн хэлсэн. Тэр зүрхний даралтын хэвийн байдлыг одоо тэнцвэрийг олдог зүйл яг ялангуяа холестерины хэмжээг бууруулдаг. Тэгээд үүнээсээ үүсээд зүрхний даралт хэвийн байх юм бол цус харуулт бага, цус харуулах аюул бага байна гэсэн үг. Тэгээд тэрнээсээ гадна ерөнхийдөө биеийн дотрын шархлааг хурдан эдгээдэг, шархлааг дардаг үйлчлэгээтэй. Тэгээд ерөнхийдөө хүний бие организмын дархлааг сайжруулдаг тийм үйлчлэгээтэй. За ингээд бүгдийг ингээд нийтэд нь хэд яг спорт хүмүүс яагаад энийг их хэрэгэлдэг вэ гэх юм бол ерөнхийдөө спортоор хичээлээд булчингаа маш их ажиллаад явж байхад хүний зүрхний ачаал бол ерөнхийдөө байнга өндөр байна гэсэн үг. Тэгээд тэрнээсээ болоод зүрхний даралт ихсүүлэхгүй тул нэгдүгээр омега 3 хэрэглэж болно гэсэн үг. Хоёрдугаар дархлаагаа сайжруулах буюу одоо спортоор хичээлдэг хүмүүс бас байнга ядарч явдаг. Ядарсан үедээ дархлаа мууддаг. Тэрнээсээ болоод одоо ханиад янз янзын өвчин тусахтаа маш их амархан болдог. Тэрний эсрэг бас омега 3 үйлчлэн гэсэн үг. Дархлааг сайжруулдаг. Тэгээд ерөнхийдөө бас шархлааг дардаг үйлчлэгээс бас болдог. Тэгээд дашрамд хэлэхэд энэ хүйтэн усны загас гэдэг бас тэр дээр бас нэг шинжилгээний судалгаа уншиж байхад гарсан юм нь одоо бүр тийм маш хүйтэн одоо хойд төлөвийн тэр хэсгээр зарим загснаар ингээд бүр өвөл хитрхи хүүтрэхээр загснаар нь өөрөөсөө хөлддөг. Тэгсэн мөртлөөсөө буцаагаад гисгэхээр ингээд амьд байдаг. Тэр нь яг ямар учиртай юм бэ гэхээр энэ тосных нь хэмжээ загсандаа их байх юм бол тэр загас нь хөлдөө төр хэмжээгээр тодорхой хэмжээгээр ингээд систем загас нь өөрөөр ингээд унтж байгаа юм уу өгсөн юм шиг тийм байдалд ордог мөртлөөсөө буцаагаад хөлдсөн загас нь буцаад хайлаад буцаад жирийн болоод ирэхээр энэ хамгийн гол энэ тос нь болохоор тэр мэдээллийг цаашаа өгөөд эд эсээ буцаагаад үйлчлэгэнд оруулж чаддаг болохоор тэр хүйтний загасууд хөлдөөсж жоод буцаа гаргаад жирийн усанд хийхээр амьдрах чадвартай байдаг. Тэрнээс хараад ерөнхийдөө энэ яг тос нь яг ямар чухал үйлчлэгээтэй юм бэ гэдгийг шинжлэх ухаантнууд гаргаж ирсэн юм аа. Тэгэхээр ерөнхийдөө омега 3 нь бол спортоор хичээлдэг хүнд ч сайн, жирийн хүнд ч сайн, үүнээс гадна бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас харж байхад, уншиж байхад одоо жирэмсэн хүмүүс ч гэсэн одоо хүүхдтэд зориулаад бас омега 3-ыг хэрэглэх хэрэгтэй гэж үзсэн байдаг.